Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн технологийн төвөөс жолооны сургалтын төвийн бүртгэл програм хангамжийг боловсруулан бүртгэл хяналтын төвд хүлээлгэж өглөө. Жолооны сургалтын төвийн захин бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөс эхлэж жолооны үнэлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нэгдэж байна. Мөн тухайн иргэний жолооны сургалтад амжилтаар хамрагдаж шалгалтуудаа тэнцсэн бол жолооны үнэлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрдэж байгаа юм а. Жолооны курст очиод тухайн жолооны курсын бүртгэл дуусах хүртэл хүлээж аваад тэгээ манад бүртгэлд ирсний дараа сургалтынх нь хугацаанд таалагдж эхэллээд бүртгэл нь явагдаад ингээд хугацаа нэлээд алддаг байсан. Энэ явдлыг бол энэ програм ашиглалтанд орсноор л бүрэн зогсоож байгаа. За тухайн иргэн өнөөдөр жолооны курст бүртгүүлбэл яг бүртгүүлсэн өдрөөсөө сургалт нь эхлээд дуусах хугацаа нь мөн яг өнөөдрийнхээ эхэлсэн өдрийн дараагийн хугацаанд яг дуусахаар юм иргэнд маш их ашигтай байдлаар энэ програм бол хийгдсэн байж байгаа. Энэхүү програмыг хөгжүүлэхдээ оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон суралцагчийн нэр регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсгүйгээр зохицуулагдсан гэдэг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ үйл ажиллагаанд цагдаа ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн газрын дарга цагдаагийн орондоо ядам дэрж оролцож цагдаагийн байгууллагын хөгжилд мэдээллийн технологийн дэвшил чухал. Энэ дэвшлийг бодит амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа албаагч нартай ажлын амжилт хүссэн юм а. Ер нь манай систем ба 5 төрлийн хэрэглэгчтэй байгаа. За нэгдүгээрт сургалтын төвд байгаа. Хоёрдугаарт иргэдөө нөгөө сургалтын төвд суралцж байгаа сонсогчтой байгаа. Тэгээ мөн бүртгэл хяналтын төв одоо 3 төрлийн хэрэглэгч байгаа. Иргэдэд маань яг ямар давуу талтай гэхээр одоо за жишээлбэл нөгөө шалгалтанд орохоор яг дүрмэн дээр хэд алдсан байна гэх юм уу те. Эсвэл хот хэмжлэгөө би яг юун дээр алдсан байна гэдэг. Тэр бүх түүхүүд ингээ үүсээ явах байхгүй. Тэгэхээр иргэд яг өөрийнхөө хандах хэрэгт системээр хандаад дэлгэрэнгүй мэдээлэл бүр авчиж байна. Иргэн танд цагдаагийн байгууллага албаагчтай холбоотой мэдээлэл гомдол санал байвал цагдаагийн ерөнхий газрын 126 дугаард хандна уу?